Сайн байцгаана уу? Архангай аймгийн иргэд та бүхнийхээ гэр бүлийн боловсрол зориулан хүргэж буй цоврал хичээлийн маань өнөөдрийн сэдэв гэр бүлийн эрүүл мэнд. Гэр бүл төлөвлөлтийн тулгын 3 чулууны нэг нь эрүүл мэнд төлөвлөлт байдаг. Монголчууд бид эд хөрөнгөө алдвал багыг алдна, нэр төрөө алдвал эхийг алдна, эрүүл мэндээ алдвал бүгдийг нь алдна гэж ярьдаг. Тиймээс хосууд маань гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө цаг зав гаргаж санаа тавьж эрүүл зөв амьдралын хэв маягийг өдөр бүр гэр бүлдээ хэвшүүлэх нь чухал байна. Үүнд идэвхтэй дасгал хөдөлгөөн тогтмол хийх, зөв зохистой хооллох, өглөөний цайгаа тогтмол уух, уур бухимдлаа зөв удирдах, сэтгэл санаагаа амар тайван байлгах, хорт зуршлаас татгалзах, үр хүүхдээ эрүүл чирэг өсгөх, мэдлэг хандлагатай байх, дэлгэцийн донтолтоос үр хүүхдээ хамгаалах, эмийг зөвхөн эмчийн заавар журийн дагуу хэрэглэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаагаа дэмжих зэрэг дадлуудыг хэвшүүлээрэй. Ухамсарлахгүй байх нь өвчин бүхний үндэс. Ухамсарлах нь өвчин бүхнийг ангаах эмтэй адил юм. Ингээд та бүхнийхээ гэр бүлд эрүүл энхийг хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.